байна уу? Монголын сургуулийн нийгмийн ухааны багш Гандулга байна. За өнөөдрийн хичээлээр 7 дугаар ангийн сэдвийг ерөнхийдөө та бүхэндээ тайлбарлая. За тэгэхээр энэ өнөөдрийн сэдвийн үзэх сэдв бол бид өмчтэй юу? Бидэнд ямар өмч байна вэ гэдэг сэдв байгаа. За тэгэхээр өмч гэж юу вэ? Маш товчхоноор ойлговол эд баялаг нь хэн нэгэн хүнд хамаарахыг өмч гэж ойлгож байна. За өмчийг товчхондоо 3 хувааж үздэг. За тэгэхээр энэ нэг хувийн өмч, хоёр хамтын эзэмшлийн буюу дундын өмч, за 3 нийтийн өмч гэж. Тэгвэл хувийн өмч гэж юуг ойлгох вэ гэж. За тэгэхээр энэ бол ерөөсөө яг чамд хамаартай эд зүйл. Жишээ нь чиний гар утас, ноутбук, хувцас, за дуртай хамтлагийн CD, ном, зохиол чи түүнийг эзэмшдэг. За захин зарцуулах хэрэгтэй тэр бүх зүйл бол чиний хувийн өмч болно. Харин хамтын эзэмшлийн буюу дундын өмч гэдэг юуг ойлгох вэ гэвэл бидний амьдардаг гэр орон, за орон сууц, газар зэрэг хамтдаа хэрэглэдэг, ашигладаг тэр зүйлсийг хамтын эзэмшлийн буюу дундын өмч гэж нэрлэдэг. За энэ бол ганц хүний гэхээс илүү гэр бүлийн өмчийг хамааруулж үзэж ойлгож байна. За нийтийн өмч гэдэг ойлголт бол хувийн өмчийн эсрэг ойлголт. За бид бүхэн гадуур явахдаа ашигладаг зам, талбай, за түүх соёлын үнэт цогцлбор зэрэг өмч бол хэн нэгэн хувь хүний өмч бол байдаггүй. Энэ нийтийн өмч хамаардаг. За жишээ нь бид бүхний хамгийн сайн мэдэх үндэсний цэцэрлэгт хүрээлэн, за гандан хвчлэн хийд, имлэг, төрийн үйлчлэгээний байгууллага зэрэг эдгээр газрууд бол нийтийн өмчөд хамаардаг бахан хэн нэгэн хүн өмчлөөд түүнийг захин зарцуулах эрхгүй нийтээрээ эзэмшдэг тэр зүйлийг хэлнэ. За тэгэхээр өнөөдрийн сэдв товчхондоо ингээд боллоо. Энэ өмчийн хэлбэрүүдийг тогтоогоод нэрлэлт сураарай. Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.